Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гараг яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 9-ний баасан гарагийн үдийн хачир нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч мөөгийн гэрлээ занаруулагчаар ган болдын ангараг нар айлж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom шагналтай код урамшууллаараа за мөн пробиотикта эрүүл мэндийн компучаунда хамтран ажиллаж байна. За ингээд баасан гарагт бид хоёр тухайн 7 хоног энэ 7 хоногт Facebook дээр ямар постууд тренд болов, ямар постуудаас болж хүмүүс хоёр хуваагдав, ямар пост хамгийн их шеэрлэгдэв гэдэг дээр трендүүдийг танилцуулнаа. За эхний пост. За эхний пост болохоор юу байсан? Ерөнхий сайд их хурлын гишүүн Баярмаа гэж хоёр хүн хоорондоо их хурлын танхимдаар муудалцаад муудалцах юу ах вэ? Үг хаялцаад тийм тэгээд нэг хэсэгтээ ерөнхий сайдын хүмүүс баахан балбаад тий тэр Баярмаа гэж их хурлын гишүүнтэй зүй бус харьцлаа. Тий ингээд уучлалт гуйх ёстой. Ямар муухай дээрлэх үе юм бэ гэд тэгж явсаар байгаад тэгсэн чинь энэ Баярмаа гэдэг гишүүнийг сүулдэ бүр одоо юу гэдэг өмөрөөд фэйсбүүкээр явж хагаад тэгээ сүулдэ манусыг талцуулчаад хоорондоо эвлэрчих юм а гэд тэгээд тэр ерөнхий сайд надтай уулзч албан ёсоор уучлалт гуйсан гэдэг тэр Баярмаа гэж гишүүн нь мэдгдсэн юм байна. Тэр зүг цэг юм энэ дэр байгаа байхгүй. Тий. Тэгээ энэ хоёрын марга нилээ явсан. Тэгээ сүүлдээ бүр Баярмаа гэж гишүүний чинь юу юм байна? Наснаасаа ямар залуу харагддаг юм бэ гэж хүртэл явсан. За. Тий. Яг юу 50 гарцсан эмхтэй юм байна гэд. Нас олж маргалцсан тэрийг мэдчихэж байгаа юм уу? Яг зүгээр үг хэлэхгүй юу? Ерөнхий сайдаас асуулга асуусан юм байна. Тий. Тэгэнгუут Баярмаа гэдэг гишүүнийг баяр цогт гэж хэлээд. За би тий ингээд баяр цогт гишүүнд хэлье гэд ингээд тий. Тэгээ хүний нэрийг албаар ингэж буруу хэллээ. Тэгээ ерөнхийдөө жоохон ууртай хариулсан юм байна. Тий. Тэгээ их хурлын гишүүн ч угаасаа ерөнхий сайдаас асуулга асуух хэрэгтэй шүү дээ. Тэгээ асуусан чинь. Тэгээ энэ дээрээс болоод нэг хэсэг нь бүр эмхтэй үнтэй эвгүй харьцлаа гэсэн, нэг хэсэг нь том намын дарга дээрлэхүү байлаа гэсэн, нэг хэсэг нь хүнийг одоо юу гэдэг улаан цайн бүтэн ингээд баяр цогтөгдөг нэрээр Баярмаа гэдэг нэрийг тэгж зөрүүлж дуудаад тахтаа яадیں ингээд. За миний хүрэх мэдээлэл болохоор зэрэг Батцуур авраг ба штэ тий. Батцуур авраг ийм пост оруулсан. За энэ допингийн эсрэг төвийн ажилтнанд зүчгэх нөхөр ямар санаатай ийм мессеж бичиж байгааг ойлгосонгүй. Наадмаас хойш 3 удаа шинжилгээ өглөө. Асуудалгүй хариу гарсан. Одоо бол дахиж допингийн байгууллагын золиос болмооргүй юм шүү. Ер нь бүгчүүд өөрсдөө тэмцэх ёстой юм байна. Надаар ингэж ноолж байгаа хүн үнэн шударга ажиллах уу? Цаадагийн байгууллагад гомдлоо өгнө гэсэн. Тэнгүүтээ нөгөө хүнийхээ бичсэн мессежийг бүр ингээд нөгөө нэг постлцсан байгаа байхгүй юу. Тэнгүүтээ казакуудаас тариа авсан гэд нэг гомдол гаргахын гэхлээр нь доор нь яалаа гинэ гэсэн байгаа байхгүй юу. Оросын тамирчдын нууц тариаг Батцуур авраг сая авлаа усынхныг шинжилж өгнө гинэ. Гэнгүүт гомдлоо над руу явуулчих цагдаад өгчээ. Хүний нэр төр санаатаа сэвтүүлэх гээд. Тэнгүүт доор нь хүмүүс юу гэдэг вэ гэхлээр штэ тий. Энэ допингийнхан өөртөө одоо допингийн энэ эсрэг төвийнхэн өөртөө амар ноотой хүчүүдийг одоо ингээд шантаачилж агаад тий мөнгө салгаж авдаг ч гэдэм үү тий. Тэнгүүтээ ийм гомдол ирлээ гээд ингээд бараг айлгаж сүрдүүлээ тий. Нөгөөт нь одоо сандарсандаа одоо энэ наатаа янзлуулъя ч гэдэм үү мөнгө төгрөг өгдөг ч гэдэм үү нэг ийм асуудалтай байдаг штэ. Суур авраг энийг гаргаж хэлмэл цагдаагаар шалгуул малгуул гэд ингээ бүү юм болоод байгаа. Бас тэгсэн үү? За. Энэ допингтой холбоотой маргаан ойртож ийн гэхийг утгад наадам ойртож байна тий. Тэгэлгүй яах вэ? Тий, наадам ойртож байгаа юм байна. Тэгээ одоо энэ пост нь ихэд 85 шеэртэй 1300 реакшнтай 260 сэтгэлдэлтэй байгаа аахгүй юу. Тэгэл хүмүүс дандаа ингэсэн одоо норын тэгш хоёргоо хүртэл нөгөө нэг физикчтэй тий авилтаа тэмцэх газарт уг ашиг сонирхлын зөрчил гэсэн байгаа. Тэнгүүд зүгээр л допингоо шалгуулчих л та. Тэгэл дараа нь цагдаад өгчөөч гэсэн байна. Шантаач ч гүлгүү шалгуул гэсэн байна. Санжаадан аврах хилээд л байсан. Даанч бүгчүүд тоохгүй л байсан гэсэн. Тэгэл ер нь хүмүүс нэг ийм сэтгэлдэлтэй байгаад байгаа. За тэгвэл дараагийн тренд болсон пост. За дараагийн тренд болсон пост бол энэ 7 хоногийн баг хамгийн супер тренд баг. 14 хот гэж ярьлаа. Тий? Тэгээ авчаад юуны 6 сарын 1-ээс Улаанбаатар хотыг юу гэдэг нөгөө дүүргүүдийг нь хот бүгдийг нь хот болгоно. Ингээд Сүхбаатар хот, Багнуур, Баянгол хот, Сонгон харган хот гэж хот болгоно гэд бүр яг бүр хилээд тий мэдээлэл нь гараад
Тэгээд баахан амтны толгой эргүүлээд хүмүүс тэрнээс нь болж нервтэй. Одоо би чинь Сүхбаатар хотод амьдарч байгаа ш та. Тий, харин тий. Тэгээд хүмүүс угаасаа дөнгөж сая хүртэл нөгөө нэг манай хаан уул хотод газар хөдлөө гэрлээ ингээд савлуулсан тийм зураг оруулсан. Тий, тэгээд баахан хүмүүс ингээд шууруулж ясныхаа дараа Маск Цэгийн дээр 14 хот хойшлогдсон гэдэг ингээд пост тавиад. Тий, тэгээд 6 сарын 1-ээс Улаанбаатар хотыг 14 хотод хуваах асуудлыг нэг жилээр хойшлуулжээ. Гэсэн байлээ. Тэгээ хүмүүс болохоор зэрэг юу солиороод идэв энэ тэр аймгийн төвүүдэд дархан эрдэнэт ингээд сайхан хот байж хахад аймаг болгочоод аймаг гэдэг статуст оруулчаад тэгээ одоо юу солиороо дүүргээ хот болгоно гэдэг байгаа ингээл янз бүрээр л биччихлээ л дээ ер нь бол. Тий ер нь их ихэнх ерөөс ойлгоогүй байлээ тий их нь ойлгохгүй байлээ. Би ч ойлгохгүй. Яг яах гээд харин тий дүүргүүдээ хот болгоод байгаа юм. Зарим нь хот болгож байснаас аймгийн төвүүдэд хот болгооч малнуудаа гэлтгсэн байсан. Өө тэр доор нь бол комментүүд бол алж илээ угаасаа. Тий тэгээд тэгж алуулж яснаа 14 хот гэж алуулжснаа. Одоо эннээсээ бүр 7 дор усна нөгөө хот гэдэг асуудлыг 6 сарын 1-ээс хот болгоно гэж яснаа 14 хот болгоно гэж яснаа хойшлуулчихгод ч хайшаа юм бэ хотын дарга одоо юу гэдэг ийм төлөвлөгөөгүй ийм том асуудлыг зүгээр л ингээ те өөрийнхөө санаанд орсноор ямар шүлэг бичиж байгаа юм шүү дээ чинь. Тий тэгээ энийг зүгээр нэг жилээр хойшлуулчих хэрэг ч тоо энийгээ судлаагүй мүү хэрвээ үнэхээр хот болгох гэж ирсэн юм бол тэгээд энэ ч бүр үндсэн үйл зөрчсөн болоо явцсан. Тий аслагдсан дүүргүүд болгоцоо багнуур налаахыг хот болгол ойлгож байна. Энэ хотын төвд байгаа энэ 6 дүүргээ юу хвэ зүгээр дүүргээрээ явмаар амьдрмаар байна гэд. Тэгэл хүмүүс угаасаа тэгэл янз хэд л хуваагт нилээ хэд л хуваагдчих шиг болно лээ тий. Тий. Уул нь ингээ нөгөө гэрлэг Чингэлтэй хот руу ороо сайхан хэрэлдэх байсан юм. Яг л хэрэлдтий. Мосоо Чингэлтэй хот. Манай Сүх хотоос яваад өгсөн байлээ. Би ч Баян зүрх хотоос Сүхбаатар хот руу ирсэн шүү дээ. Муусаа ингээд зүгээр ингээд хот дамжсан юмнууд. Яа. Танаа чи манай Сүхбаатар хотын хэддүгээр хороо илээ? Манайх Сүхбаатар хотынхан 6 дахь хороо. Би чи 11-р хороонд ч ирсэн шүү дээ. Чи бол зүгээр ингээд зүгээр хотоос хот дамжаал ингээд зүгээр Баян зүрхээс Сүх хот руу яваад. Тэгээ энэ яагаад ч нэг жилээр хойшилсан, яагаад ч энийгээ судалж үзээгүй юм мэдэхгүй. Энэ 14 хот гэдэг концепцийн тухай бүр хинч юу ч ойлгохгүй эсрэг чимэг болчихлоо. Харин тий. Ойлгохгүй шуугилдсаар аваагаал тэгээ шууд хотоос тэг ингээд. Тэгээ ер нь бол зарим хүмүүс тэгжилээ. Энэ хотын дарга яагаад ингэж нэг тийм нэг ажил зарлчаад удаачгүй ингээд жоохон шүмтлүүдэрийн гоо болиулчихдээ юм бэ. Анханасаа энийг судалж судалдаггүй багтаач. Хуулийн зөвлөх гэж бүх бүтэн зөвлөх баймаар юм. Тэгээ хуулийн хэлцэх гэж байгаа. Үнэхээр үндсэн үйл зөрчсөн юм уу, гүм үү ч ингэж төрийн ажил хийдэг бол бүр арайчтэй л гэтэл. Харин тийм 6 дугаар сарын 1-ээс эхэлсэн Улаанбаатар хотыг 14 оноос Сэлб хот хүртэл байна гэж хэллээ шүү. Сэлб хотоо? Оо за. Би ч бүү яг Сэлбийн иргэдэр шүү дээ. За хамтран айлгч танилцуулсны дараа өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 20 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран айлгчаар Mobicom шагналтай код урамшуулаар хамтран ажиллаж байгаа. За найзтайгаа хамт дататай болмоор байвал шагналтай код урамшууллаар та үйлчлүүлж болно. За Mobicom хэрэглэгч бол та Mobicom app руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээгээд ингээд дараа төлбөрт эсвэл хослсон багц руу шилжээч гэж өөрөх юм бэ найзгаа. Тий. Хөөе андаа чи дараа төлбөрт олчооч эсвэл хослсон багц руу орчихоо. Тэгэх юм бол таны тэр урилгыг таны найз таны кодыг ашиглаад багцаа ахиулах юм бол танд жишээ нь 5 ГБ дата өгнө. Найз чи бүр 15 ГБ дата өгнө гэж. За ингээд хоёулаа датагаар бэлтгэх нь штэ тий. За тэгээ олон найзын ураг тутам дататай нэмэгдэнэ. За яг одоо найз руугаа урилгын код илгээр манай найзар дотор дурьжсэн төлбөртэй хаалгаа одоо бүгдээрээ дараа төлбөрт олцсон. Чамааг л өрхмаар байгаа юм да. Амар баян найзуудтай юм аа. За тэгээ Mobicom-ийн дугаараас бол 2222 руу залгаараа. За өөр операторын дугаараас бол 1822 руу залгана. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар Mobicom шагналтай код урамшуулаараа хамтран айлгч байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс үргэлжлэн хэрхэн сонсогч танд хүрч байна. За дараагийнх нь ингэсэн. Явган зорчигчийг мөргөж зүгтаасан жолооч насан туршаагүй ээжээ гэд.
За, ундаг дугуйтай хүүхдийг явган үний гарсан дээр мөргсөн осол Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо спортын төв ордны урд замд одоо өчигдөр гарсан талаар мэдээлсэн. За, Марк улсын дугаар тодорхойгүй автомашин зорчигчийг мөргөж хэргийн газрыг орхиж цугтаасан энэхүү ослыг шалгахад Hyundai Elantra маркийн автомашиныг насан туршаагүй хүн жолоодоо явсныг олж тогтоосон. За, энэ талаар тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийг ачиж саатуулаад шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн мэдээллийг өгсөн. За, дугуйтай зорчиж явсан хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байгаа гэсэн байна. Тэгээд энэ одоо нөгөө хүүхдүүдтэй хараа хяналт тавиач тий ингээд аав ээжийнхаа машины төлхөрийг аваад гарч байгаа штэ эднэр чинь. Тэгээд ингээд хамгийн гол нь дугуйтай хүүхд мөрөгчөө зүгтцсан. Тэгээд зүгтцсан тэр процесс нь өөрөө эхлээ бөө шууган болсон. Тэгсэн. Би бас харсан тий. Тэгээд дараа нь одоо болохоор ингээд олцсон энэ мэдээлэл нь гарсан. Тэгээд тэр хүүхэд өөрөө айгаад тий өөрөө бас хүүхэд унцсан юм шүү дээ. Тэгээд хүүхэд мөрөгчингуудаа айгаа цухтаацсан. Дөрөн зүгийн шууганаар амжгаа хоёр бас амар мэдээ хүргэсэн шүү дээ. 7 настай нөхөр заяа. За. Ганц би ээж явахгүй юу. Тэгээ ээж нүүрх юмтай ажилласаа ядраад ирсэн гээд хоёр хүүхэд тоолж байгаа гэд унтчих хооронд дурна. 7 настай нөхөр хажуудаа 4 настай дүүгээ суулгаад хамгаалтын бүсийг зүүгээд тэгээ тэрий нөгөө нэг ингээд жижигхэн нөгөө нэг юм хот эдэг штэ тий. Тэнгүүд нөгөө нэг цагдаа нар нь ингээд согтууж олооч ингээд анхаараараа согтууж олооч ингээд энэ яг төв гудамжаар ингээд тэр чинь нэг 7 настай хүүхд гарч ингээд гуйвж мөвөл бөө юм болж явж байгаа штэ тий. Тэгээ бараг нисдэг тэрэг мэргээр ингээд нөгөө шууд телевизээр дамжуулаад бөө юм болоод тэгээд 83 юм болоод зогсоосон чинь 7 настай хүүхэд маш үнцэвсэн. Тий. Амар тэгээ яах гэж байгаа тоо хоёр гэсэн чинь Макдоналдс идэхэд Макдоналдс руу явчихна гэдэг. Тэгээ дүүгээ сулгацсан заяа. Амар агаас тэр бас арай тий. Яа эст. Тэгээ энэ болохоор одоо яг тэрдэн настай эдэн настай гэж бол бичээгүй лээ. Тэгтэл насан туршаагүй гэхэлэр мэдээж 18 нас хүрээгүй л хүүхдээ байсан байж тараад байгаа байхгүй юу? Энэ зам тэр бастай холбоотой өчтөр бас яг нэлээ явсан постын нэг нь бас дахиад тэр нөгөө нэг инхтер замын цагтад ажиллаж байсан инхтер энэ нөгөө скутер тий скутер сурооно гэж хэлээд байгаа одоо ийм цахилгаан мотоциклч биш дугуйч биш хоёрын хооронд нэг юм биш үү тий ийм ингээд унтсан тэгээ ингээд явган үний зам дээр хүм өргөчөөд ингээд ослголчлоо одоо явган үний замаас 50 явуулах байх нэ энийгээ зохицуулахгүй бол энэ ер нь нэг л хэцүү болоод байна шүү гिचэн. Тийм тэгээд одоо жухан зөөр зохицуулна л гэдээсэн. Тэгээ яагаад ийм богинохон ой санамжтай байд юм бэ гэд ер нь нэлээд тийм шүүмжилсэн маягаар. Тэгээ уг нь ер нь ингээд сувирлаар өөрөө ингээд нөгөө одоо ингэчмээр байна. Явган үний зам дээр л явдггүй болчмоор байна. Тэгээ тусгай замыг гаргаад өгөөч гэл нэг юм гарц гаргалгаанууд ингээд гаргасан постууд сувирлаар оруулаад ижсэн. Тэгээ сүүлдээ бүр аргаан бараад тэгээд энэ яасан бухимдмаар юм бэ гэдэг пост оруулсан баг шүү. Харин тийм байсан тий. За тэгвэл дараагийн пост. За мэдгүй манай найзууд дунд бол ингээл хошигноод шеэрлээд яваадсан баггүй. Нэг анхных нь пост болохоор нэг бүсгүй сэлэнгэд очиод тэгээ нэг юм уулан дээр ингээд ард талаасаа зураг авахуулаад тий ингээд эмээгээ зөндөө санандаа эмээ дээр ирлээ эмээгээ зөндөө санандаа гэд араасаа ингээд зураг авахулсан баггүй. За их л бүх сайтай бүсгүй байлээ. Өгцөг сайтай. Тэгсэн чи араа тэгээ ингээд хүмүүс за гоё өгцөгтэй бол эмээгээ санах юм байна. Тэгээд эмээгээ санахаараа ингээд араасаа ингээд нэг өгцгнийхөө зургийг бүтэн зургийг авахулах юм байна ингээд уулан дээр ингээд зогсож байгаа нэг бүсгүй зураг байгаа байхгүй. Тэгсэн чи энийг ингээд хошигноод одоо жишээ нь лууч гэд хаягнаас оруулсан байгаа заа юу. Эмээгээ амар сансан гэд ингээд тантаас өгцөгтэй зураг. Тийм байна. За эмээгээ жаахан сансан нь нэг иймэрхүү өгцөгтэй. Эмээгээ баг санддаг гэж байгаа байхгүй юу? Йоо, за. Эмээгүү гинэ. Тэгээд ингээ хавтаа бүксээр бол эмээгүү гэж байгаа байхгүй юу? Йоо, илэг аваачаа. Тий, тэгээд энийг ингээд хүмүүс ингээд нөгөө шоолол хошигнол тэгээд ингээд зураг гаруулад байсан юм. Тэгээд тэр энэ 7 хоног чи ингээд нэг тийм тий бүкстэй бол ингээд эмээгээ санчаана гэдэг нь бол гой бүкстэй гэсэн үг ээ. Шат өвчтэй юм яасан. Тэгсэн шүү. За ирчүү та нар л би бол энийг хараачгүй байна. Ахудаа л харж байна. Та нар л жоохон баяссан юм байна л да. Юу гэсэн үг гэж чи. Яа. За ингэсэн. Би татарын мөөгийг дүү гэж боддог гэсэн байхгүй юу? За. Танаа уу юм уу гэж боддог гэсэн чамаас ч бас дүү. Чи чинь наа чи иргэний үнэмлэхэд тэглүүлсэн. Тэгэхээр надтай ч хэцүү болоод таарлаа.
Оо тийм үү? Тийм. Тэгээ ийм пост оруулсан байлээ. Ингээ бүр иргэнийхээ үнэлгийг ингээ барьцсан заяа. Нөгөө татарын мөгийн өөрөө. Өнөөдөр засаг даргийнхаа төрс өдөр тохиож байна. Энэ өдөр дугрын мөнх чулуу нэр дээрээ өөрийн нийгмийн овг болох татар нэрээ улсын бүртгүүлж дугрын мөнх чулуун татар боллоо. Бидний дууг дэмждэг, бидэнтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Их зүйлийг хийж бүтээж бусдын хайрыг хүндэлж явнаа гэд оруулцаа. Тэгсэн. Энэ өстө нилээ явсан. Энэ өстө одоо тэгээд энэ пост нь 23 ширтэй 799 реакшнтай байна. Би харин Түмэн Дэмбэрлийн мөнхөт язгууртан про гэд нэрээ өгсөн байгаа. Урттаад байна гэсэн. Яа, би нөгөө нэг гадаад паспортны зураг авахулах гээд гадаад паспорт жишээ нөгөө визний зураг авахулах гээд орсон чинь нөгөө нэг скватер дүүргийн нөгөө нэг цонх чинь бас байдэн штэ хажууд нь гэсэн чинь би хүүе би ч одоо ингээд 45 хүрсэн тэгэлж штэ одоо ингээд материал затралаа өгж болт юм чинь та 5 сарын 31-нд бол 6 сарын 1-ээс хойш л өгнө гинэ. Яг 45 хүрч. Яг 45 хүрчээж л өгдөг гинэ. Тэгээд би одоо бодож байгаа охинтойгоо ярьжаад за ээж нь одоо яшиг нэм үсэн чиний гэрлээ гэдэг нэрийг авчий гэдэг дэмлүүгээ бодож байна. Тийм тэгээд миний охин Батрал гар нэрийг авчих. Тийм дураараа тий. Тэгтээ одоо ингэсэ нэгтэл хүмүүсийг ойлгоцсон. Би аль хэдийн юу ясаа өчигдөр татарын мөгийн найзаасаа ерөөсөө постыг сонсонгуудаа гялс захимаар өксөлтөө явуулсан байгаа. Тэг жаахан урттах байх л гэж бодсон. Гэтэл яаж игээ чичирсээр бол язгууртан про гэдэг нэрээ авмаар л байна. Батрал гаруу гэрлээ гэдэг нэр авд юм одоо яа дээ. За ямар ч байсан тэгээд юу яасан штэ. Ерөөсө хайг маяггүй босч байгаа юм байна. Ингэж штэ радс цулман татарынх 84 он төрсөн нэг ангийн 3 гэж штэ. Үгүй тийм үү. Тийм одоо яасан. Тэглүүлээгүй зүгээр нэрээ өөрчлөсөн баха. Тэрс мөгийн надаас нэг юм 2 дүү. Харин би бас дүү гэж боддог байсан штэ. Тэгэхээр яг үеийн хувьд л үе. Зүгээр яг 1 2 дүү санагдаад байна. Би болохоор зэрэг ингээд хамгийн бага л авж байгаа байсан юм татарын. Тэгвэл юу юм бэ л да. Зүгээр л тэгж нэрээ өөрчлөсөн. Тийм нэрээ өөрчлөсөн баха. За. Нэрээ өөрчлөсөн баха. За ийм болсоо. Тэгсэн. За дэмжин ажиллагч даваа ярьчаад хоёлоо өргөжлүүлгөө те. За Улаанбаатар хотод 12 цаг 29 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар за Номин карнивал дэмжин ажиллаж байна. За Номингийн хамгийн том гадаа талбай карнивал сэл өргөдөгсөн удалдаа тусгаар тогтнолын талбайд 18 дахь жилдээ 2025 оны 5 дугаар сарын 8-наас өчтөр эхэлсэн байна штэ. 5 дугаар сарын 15-ныг дуустал 8 хоног зохион болгодно. Энэ ч амар хямдардаг тий. Тэгдэггүй те би очиж үзээ. Түм хямдардаг. За та гадаа талбайд очиж олон хямдрал бонус урамшуулыг аваарай. Номин карнивал. За ингээд дэмжин ажиллагч Номин карнивал баярлаа. За баярлаа. За дараагийн пост. За дараагийн постлохоор нэг ийм пост хүмүүс ингээд бас дахиад ер нь бол ингээд хоржоонтой байдлаар яваад исэн. Анх болохоор жүгдэр атур гэдэг хаягнаас ингээд битцсэн байх нэг юм. Уг нь зориг гаргаад ганц ард түмэндээ нэг удаа тэрбум төгрөг өгчөгдөг бол ард түмэн төр хоёр хоёулаа ачаан хөнгөрөндөө бүр шал өөр болно. Бүх хүн байртай өрнөөс гараад зарим нь санаж бодож байсан бизнесээ эхлүүлэнтэй. Уг нь тийм боломж бий гэд тэгээд энийг ингээд хүмүүс хошигноод яваадсан баггүй. Тэгээ одоо чинь амраа сайн хай гүнээрээ бидний энэ ухааныг төр ашигласаа гэ зарим нь за тэрбумаа бай гэхэд ядаж 500 сая өгчээсэн. Уг нь байгаа да тий гэл. Энэ постыг миний найзууд донд бол би л ингээд 4 5 хүнээс харсан. Харин энэ ингээд цаашаа яваад байсан. Тэгээ ингээд нэрээ ингээд нэг удаа ард түмэндээ 1 тэрбум төгрөг өгчихэд явхад манайх чинь нэрээ нэг тийм өгчих чадал байдаг гэсэн шүү дээ л гэдэг. За. Ийм пост мөлөө хашигж явсан шүү. За. Тэгээ сүүлдээ бүти хань шунгаад байгаа чи гээд. Тэрбумаа байгээ. Зүгээр 500 сая гэсэн чинь тэнэггүй чаан шуушгаад унгаад байна шүү дээ. Монголчууд яг ингэдэг байхгүй юу гэж. За миний дараагийнх болохоор зэрэг за энэ ингэсэн. За би одоо бичлэг үзүүлнэ. За. Энэ охины бичлэг нилээн явсан. Нэг тоглоомын талбай дээр хүүхдийн гар утас авчингуудаа тэгээд нөгөөтг нь ингээ баригдаад бантаад тэгэнгүүтээ энэ бүр ингээд амар хараал ерөөл урсгаад энэгээр төсөн холж байгаа заяа. За манайхаа орч ирээд үзег хүмүүс нь үзээрэй. Тэд камер бүгд харж байна за. Чи над хэлсэн үгэндээ харамсаарай заяа харин хутлаа ирсэн да. Ой хууль хийж мэдэж тийм Монгол улсад мэдж байгаа байна уу? Надад байна уу?
Хийхдээ би дүрдээ гэсэн. Тэгээ өгч. Чи яах вэ? Би давцаад байгаа одоо та нар заяа. Өдөр цагдаа магдараа залгаач ёо. Цаг зав авах та нартай зуурдаг зүйл ба ахнуудаа. Амар агааз. Яа юу болсон юм? Гэхдээ энэ охин хамгийн амар нь ийм амар ингээ хараад ийм амар үгнүүд ингээ хэлээд тэгээд манай 10 настай дүүгийн утсыг саадан сууж байхад нь авч өгөхгүй таньдаг хүн байна уу ядаж ах их чинь хараасай тэгээд хүн доромжлоод л дээрээс нь ингээд энэ охиныг ингээд бичлэг явсан. Тэгээд энэ бүр 2200 реакшнтай 1600 комменттой 1600 шеэртэй бүр 1600 шеэртэй шүү бүр. Тэгэл одоо ингээл яваа л байгаа юм. Зөө. Би үл үзээгүй юм байна. Энэ тэгээд хамгийн гол нь хүмүүс тэгээд комментэн дээр нь юу гэсэн байна гэхээр энэ одоо хитэн настай хүүхд юм бэ тий. Тэр хилж мэлж байгаа үгийг хараач ямар амар юм бэ гэд тэгээд байгаа байхгүй юу. Ер нь бол. Йоо, тэн камер, энд камер. Тэгэл тэр пэмэ ямар яасан аануудаа юу гэнэ бүртэ алж байгаа өстэй. Амар. Йоо. Эхний хэсгийн тасдах юм бол жигтэйхэн ажил хэрэгч шүүмжил тавьж штэ. Тэнд камер Монгол улсад хууль бий. Гарин тий. Тий. Тэгээд энэ яваад байгаа. За. За тэгвэл дараагийн тренд болсон пост болохоор за өчигдөр энэ нэг юу байсан? Газар хөдлсөн гэд тэгээд энэ одоо ингээд хүмүүс л өчигдөр зөв дорно. Газар хөдлөө тэглээ газар хөдлөө нөгөө 14 хот руугаа хүртэл оруулаа. Сүхбаатар хотод газар хөдлөө. Манай Баянзүрх хотод газар хөдлөө. Тийм тэгээд исэн. Тэгээд газар хөдлсөн гэдэг одоо бол гэхдээ сайтууд дээр яг ингээд нөгөө Улаанбаатарт яг Тэдэн баалын хүчтэй газар хөдлөө гэсэн ямар ч юу байхгүй л мэдээ. Орж ирээгүй л би хараалаа. Тий. Гэхдээ маш олон хүмүүс газар хөдлөө гэд. Би юу ч мэдээгүй ч. Манай Сүхбаатар хотод л газар хөдлөө. Харин би юу ч мэдрээгүй. Би юу ч мэдээгүй. Манайх ч одоо 16 дахь хамгийн өндөр дудаас мэдэгддэг юм болов. Цагийн үед газар хөдлсөн бол өчигдөр л юу яасан. Би гэхдээ гадуур дугуйтай хашаахын цүнхийг хөргөж өгөх гээд хашаахт хөргөчөө дугуйтай ороо 8 махс хүртэл дугуйтай явсан даа. Тэгэхэд л газар хөдлөө. Гэхдээ орж ирээд өндөг болцсон юм уу? Үгүй хашаахын цүнхийг авч өгөх гээд. Тийм тэгээд такси дуудахсан чи такси олддоггүй. Ирдэггүй. Төгжрэлтэй юм. Тэгэхээр хүүг гэхэд дугуйг унаад. За. Тий. Тэгээд гадуур дугуй унж явах яас хэцүү юм бэ? Хэцүү ер нь. Тэгвэл явганы замч явалтгүй юм байна. Харин тийм ба. Тэгээд машин зам руу орохоор айгаадах юм. Яг үнэ тэгэхэд дугуйч харин дугуйнууд явах тийм юутай биш юм байна. Тэгээд урд нөгөө нөхдөө чинь монголчууд чинь заавал бид нар шиг ингэж игнэж хэлхэлдэж явд юм байна. Ёос замаа дүүргээл игнээл ингээл бибидэгээ сувгтцдаг өөрсдөө. Йоо нөгөө нэг хүүхэд мөхтөө хараа инэлтэй ойлгооч дүлхүр мүлхүрээ гэсэн чинь чука гэх чинь хүүхэд том болох хэцүү би бүр нэг хэсэг машиныхаа дүлхүрийг дэрэнд ороо гэж унтдаг гэсэн гинэ. Йоо. Газар хөдлсөн албан ёсны мэдээ гарсан байлаа. Дарханд гинэ. За. Тий, би сайн мэдэрсэн гэд бэхтрүүлчиг колё. Тэгсэн байна. За. За энэ нэлээд ноцтой юм болсон. Дараагийнх нь ингэсэн хуурамч хаягаар сэтгүүлчийн зургийг ашиглан төөрөгдүүлжээгээд чи нөгөө нэг санаж нөө бидний нэг квиз дээр байгаад нэг ийм байгууллагынхаа амдарч ажиллаж байгаа гээл тэгэл та нусыг утсан дээрээ нэг юм татаж аав гээл тэгэл нэг тест мэс бүглүүлээл чеклээл фэйсбүүкийн мэдээлэл хуурамч хэсгийг шалгадаг малгадаг гээл нэг юм хяналтын байгууллага хүнлэнгийн хяналтын байгууллага гээл юм яриад санаж нөө. Үгүй. Юу факт чек хийдэг газар уу? Тий. За тэгсэн чинь ингэсэн байхгүй юу? За одоо энэ чинь бүр ингэсэн байгаа. Ингэсэн хуурамч хаягаар сэтгүүлчийн зургийг ашиглан төөрөгдүүлжээ гэж заяа. Ерөнхий агуулга нь зоригийн алуурчин чимгээ улсаас авсан хохирлын мөнгөөрөө Солонгост очиж арьсаа татуулжээ. Би алуурчин биш гэж өдөр болгон зурагтаар ярих боллоо. Мөнгөтэй хүн өөр болжээ гэсэн тайлбартай зургууд оруулангуудаа тэр чимгээгийн зургийн хажууд хамгийн амар нь бүр ингээд гүүгийн ерөнхий редактор байсан. Тэгээ одоо алим цэгийн менежлүүдээ нэг сайтын захирал хүүхний зургийг ингээд оруулсан. Тэгэнгүүт эн чинь ингээд нөх хүний нэр төрд халтчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ нөгөө нэг Динс цэгмэний шинэ баяр гээд энэ эмэгтэй одоо бид нар за
чи би жишээлбэл энэ Ариун Бэлэг гэдэг хүнийг танихгүй бай гэж бодъё л доо. Радиогийн салбар сайт хоёроо өөр гэдэг. Тэнгүүд энэ сайт хоорондоо бие биенийхээ захирлыг танихгүй байна гэж аахгүй. Тэгээд ч энэ Ариун Бэлэг нь өөрөө нэлээд нэр хүндтэй хүн байгаад байгаа аахгүй юу? Тэгэнгүүт бараг албаарцсан гэд хүмүүс бүү юм болж байгаа. За тэгэнгүүт одоо баримт шалгалтын үр дүн гэнгүүт сэтгүүлчийн болон мэдээллийн сайтын нэр зургийг ашиглан олон нийтэд төрөлдүүлсэн ойлголт төрүүлэх зорилгоор хөтөлж түгээдэг хэлбэрийг одоо impressive content буюу дуураймал контент хэмээн ЮНЕСКОгийн сэтгүүлч зориулсан сургалтын гарын авалгад дурддаг. Тэгвэл энэ аргаар сэтгүүлч Ариун Бэлгийн нэр хүндэд халдаж хоригдож байсан хүнийг хэмээн гүтгэжээ гэсэн. За ингээд тийм би наадах харсан. Хоёр өөр л хүн байл шүү дээ. Шал өөр. Харин тийм. Тий, хоёр өөр хүнийг ингээд арсаа татуулалааг болцсон байлаа гэд. Тий тэр хин гов баахт нь мэдэн Ариун Бэлгийг. Би тэр нэг удаа сэтгүүлчсэн сургуулийн цог сууж исэн. Тий. Тэгэнгүүтээ шинэ хоёр алтаан тэгэнгүүт бас дахиад ийм юмсан байгаа. Энэ хаягийг би хөтөлдөггүй. Миний хаяг биш хааж өгнө уу цагдаа ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн заяа. Шинэ хоёр алтаа. Тэгэнгүүт Дэнс цэгийн шинэ хоёр гэдэг энэ яг шинэ хоёрын хаяг бас биш болчихж байгаа юм заяа. Тэгэнгүүтээ хамгийн амар нь тэр Дэнс цэгийн шинэ хоёроос бүр ийм мэдээ хүртэл оруулсан байгаа. За Баян үлгээд казакууд хүүхдээ төрөнгүүд өвөөгийнх нь нэр дээр бүртгүүлдэг гинэ. Өвөө нас барангууд 18 хүртлээр тэжээгчээ алдсны тэтгэмж авдаг гинэ. Бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэж мөнгө авдаг гинэгээд бүр ийм мэдээс оруулсан заяа. Айн настад цусын ойлж байгаа юм шиг аа. Тий тэрийг бол харсан. Тэгээ хүмүүс харин наадах чи шал хоёр өөр хүн байж тээ ч одоо гэл. Тий тэгцэн юуг нь харсан. Тэгээд тус тухайн хаягийг хуурамч болохыг мэдгдсэн мэдээлэл гээ заяа. Дэнс цэгийн шинэ хоёр хаягийг сэтгүүлч шинэ хоёрын мэт ойлголт төрүүлэх үүднээс түүний бичлэгийг татан авч оруулсан хэд хэдэн тохиолдол байна. Дүгнүүл сэтгүүлчийн болон мэдээллийн сайтын нэр зургийг ашиглан олон нийтэд төрүүлсэн ойлголт төрүүлэх зорилгоор хөтөлж түгээдэг хэлбэрийг бас нөгөө нэг дуураймал контент. Ингээд энэ хүний нэр хүндэд халдсан. Тэгээ одоо энэ шинэ хоёрынх нь хаяг биш болж таарсан. Тэгээ аль талаас нь шалгасан ийм мэдээлэл орсон. Тэгээд бүр ингээд ID код модоор нь гаргаад ирд юм байл шүү дээ. 100. Одоо энэ дээр бол бүр тэр ID код модоор нь гаргаад ирсэн байл. Тэгээд одоо жишээлбэл миний нэр дээр миний зургийг аваад авцсан. Тэгээд бүр шал өөр нэртэй хүн хаяг нээсэн явж исэн шүү дээ. Миний одоо ингээд зургаар профайл зураг хийцэн. Тийм. Тэгээд бид чинь тэрийг нэг хүмүүст хэлж чад репорт хийлгээд ингээд Facebook руу мэдээдээд хаалгуулсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ шинэ хоёр нэг бол одоо нөгөө шинэ хоёрын одоо нэрийг ашигласан. Эсвэл шинэ хоёрыг өөрийнхөө одоо хуучин хаягийг ч юм уу те хакертуулсан алдсан ч гэдэм юм уу те. Тэгээд хүмүүс тэгэхээр нөгөө гарч ирэнгүүт нь арайчтай одоо эн чин нэг одоо салбарынхан байж ээж те тэгээ дээрэс нь шинэ баяр Ариун Бэлгийг танихгүй байна гэж байхгүй штэ юу болоод байгаа юм бэ гэдэг ингээ бас бөөн шуган болсон. Тэгсэн наадах чи нэрээ харсан шүү. За хамтрал хийж байгаа мэдээлэл хүргэчгээд. Тэгээ. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар компучи ундаа хамтран ажиллаж байгаа. За пробиотик бактеритай эрүүл мэндийн компучи ундаа. Энэ компучи ундааг бүр 7-8 жилийн өмнө Норвегт ажилладаг байсан эмэгтэй над санал болгочихсон шүү дээ. Тий ингээд Норвег төвшөө Шведэд. Тийм тэгээ ингээ нөгөө нэг Шведэд энэ компуча гэдэг ундааг уул Монгол руу оруулж ирэх юмсан. Энэ үнэхээр лаг ундаа. Би бүр энэ ундаад орцсон гэд. Тийм тэгжсэн. Тэгээ одоо бол ороод ирсэн компуча Монголиа гэд бүр юу яаж байгаа юм. Наадах ч юм бүр Монголд үйлдвэрлээд байгаа юм уу? Манайх экспорт болж байгаа. За. Харин тий эрүүл мэндийн оруулж ирээгүй шүү. Өөрсдөө үйлдвэрлээд бүр экспорт болж байгаа манайх. За. За тэгээд өчигдөрхөн би их баян байлаа. Компучагийн эко сайхан бичээнтэй байлаа. Компучагийн ундаатай байлаа. Тэгээ бүгдэнгийн фитнесээ тараад машин дотор идээд уугаа гудраа дууссан. Одоо нэг С витаминтай ундаан байгаа. Тэгээд энэ пробиотик бактеритай гэж хэлэхгүй яадгүй пробиотик гэдэг чинь өөр ашигтай бактери аахгүй юу? За энэ бактеритай гэдэг нь илүү үг болсон. Пробиотиктай эрүүл мэндийн компучи ундаа гэхэд л яг болчихно. За тэгээд ер нь бол эрүүл мэндийн ундаа л гэж үзээд байгаа штэ. За орц найрлага нь маш энгийн хар цай, элсэн чихэр, тэгээд компучи мөгөөрөө 30 хоног эсгэж гаргаж авсан
орсон л юм бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Тий, над тэгж тайлбарлал эсгэж гаргаж авдаг юм да. Тэнгүүд ингээ ууштай тий. Тэнгүүд нэг ийм эсгэлэндүү амттай заяа. Тэгээд одоо миний өчигдрийн уус нь болохоор гүзээлзгэнтэй байсан байхгүй юу? Тэгээ намайг өчигдөр нөгөө нэг би нөгөө Америкт байгаа хүнтэй ингээд нөгөө видео кол хийжсэн. Чи юу хийж байгаа юм гэхээр нь харуулсан чи компоча юу гэд бүр мэдчихээ лээ. За тэгэнгүүтээ тэр нөгөө экспортлж байгаа гэсэн штэ. Тэгээ угаасаа олон улсад маш олон улсад компоча ундаа байдаг юм байл та. Тэгэнгүүт нөгөө нэг Японы одоо эрдэмтэд манай одоо энэ үйлдвэрсэн одоо энэ компоча ундааг судлаад илүү сайн эсгэлж явагдсан яг бактери нь одоо нөгөө пробиотик нь амьдараа байгаад байна гэдгийг олж тогтоосон учраас японочууд аваад байна. Японд руу экспортлж байгаа юм. Тийм. Хоол боловсруулалтыг сайжруулна, дархлаа дэмжинэ, илгийг хоргоожүүлнэ, уушиг цэвэрлэнэ, сахарын хэмжээг докторжуулна, за өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ, тэгээ витамин С-ийн агуулмжтай, цээж хорсолтыг намдаана, холестерин бууруулна гэд ийм олон эрүүл мэндийн ашигтай. За тэнгуүтэ одоо эн чин заяа ингээд эсгэлтийн явцад сахараа идчихдэг гинэ нөө компоча чинь өөрөө. За тэгэнгүүтээ сахарын агуулмж нь 3.5 г орчим болсон байдаг. Тэгэд хүмүүс сахар агуулд юм байж яагаад сахартай хүмүүс хэрглэж болд юм бэ гэдэг их асуудаг гинэ. Тэгэнгүүт компоча нь өөрөө тэр сахараар холддог учраас эсгэлтийн явцад сахараа ингээд идчихэдэг. Тэгээд хүний биед орсон сахарын хэмжээг цуснд оруулахгүй байдаг юм давуу талтай. За. Эдгээр чинь бүр 2010 оноос эсгэж үржүүлсэн энийгээ. Компочаага. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь манайхаа 9910 T2 T8 8896 44 33 гэдэг утаснаас аваараа тэг үйлдвэр нь хужир болно гэдэг юм байлээ. За компоча Mongolia гэж латинаар бичгээр Facebook руу ч орчиж болно, Insta буюу IG руу ч орчиж болно. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар пробиотиктай эрүүл мэндийн компоча ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн тренд болж байгаа нэг ийм бас бичлэг яваад байсан. Юу гараад байгаа хгүй энэ бичлэг дээр iStop-ийн Kobe гарч байгаа. Ялсан толгойтой. Тэгээд Kobe нэг юм тоглолт хийх гэж ах шиг байгаа. Тэгэнгუთ нэг сэтгүүлч аваачаад за ингээд та гурав ингээд тоглолт хийх гэж байгаа юм байна. Тэгээд тоглолтынхоо ашгийг яаж хувааж авд юм бэ? Kobe гинжин десант гурав. Тий. Тэгээд энэ сэтгүүлчийг алаач ээ. Энд одоо сэтгүүлч юу энэ хэн бэ? Юу вэ? Ямар бүдүүлэг хог вэ гэдэг ингээд. Тэгэл хүмүүс энийг ингээд зарим нь инээгээл зарим нь ч яаж ботхороо та гурав ашгаа яаж хувааж авах вэ? Тэгэнгუთ нөгөө Kobe гоо чи ингээд найзынхаа юу гээд ингээд ярьлаа штэ тий. Чи дөнгөж орж ирсэн юм уу чи? Бид гурав мөнгөө яаж хуваах чамд хамаагүй. 5 сарын 10-нд маргааш өстэй тоглолт. Тий тэгээд бид гурав мөнгөө яаж хувааж авах чамд хамаагүй. Гэт авчид тэр сэтгүүлч загнуулаад Kobe загнуулаад тэгэл тий штэ ямар тэнэг хог вэ ямар хачин бүдүүлэг хог вэ тэгэж асуугаад тахт яад юм бэ тэгээд байгаа бүр хариулж өгөөрэй гэдэг юм аа тэгээд нөгөө нэг хүний цалин асуух маш бүдүүлэг хүний одоо хитвчрээ өнгөж байгаа гэсэн үг штэ тий яг тэр шиг юм болсон байна штэ харин тий та гурав хэр их хэмжээний орлого олох вэ гэсэн бол бас одоо тэгсэн чинь бид гурав мөнгөө яаж явах чамд юроос хамаагүй десант энийг тий десант гэдэг дошаараад энийг Яа. За тэгээд за ойрхон одоо манай урлагийн том дууд маань ингээд өнгөрчлөө. За эхлээд болоожгоо явлаа. Тэгээд ардаас нь дөлгөөнгой ингээд тэнгэрийн орондоо дэвшлээ. За тэгээд iStop-ийн оргил маань өнгөрсөн. За тэгээд одоо ерөөс өчтөр уржигдрхан Монгол Улсын гавьяа жүжигчин Харан хамтлагийн одоо гитарчин, ая зохиогч инх манлаа бас ингээ өнгөрчлөө. Тэгээд ер нь бас эхнээсээ тоглолтууд цуслагдж जैन. За энэ гурван тоглолт бол одоо угаасаа нөгөө оргилын гигэнд дурсгал зориулсан гэдгээр болж байгаа байх. Нөгөө 5 сарын 24-нд хар сарныгийнх нь тоглолт байсан. Тэр цуслагдсан. Тэгээд аль биесоороос мэдээлэлснээр мэдээж бас хэцүүлтэй ингээл те ийм гашуудалтай зүйл болоод тахад одоо тоглолт хийгээд авахаас хэцүү л ах л та. Харин тэгээ тоглолтод туслагдсан баг. Тэгээ ер нь бол Kobe харин тэ өмнө ч гэсэн хэлж байгаа. Гүй ингээд найзынхаа ингээд ингээ те уул тийм байхгүй шүү дээ. Мөнгө яаж байгаа ч эхлээд айгуу тайлбарлаж. Чи дөнгөсөө орж ирсэн юм уу? Найзынхаа тухай гэдэг ингээ зөндөө ярьчаад тийм уул нь байхгүй шүү дээ. Тэгээ мөнгөө яаж байгаа нь бид гоор мөнгөө яаж байгаа чамд хамаагүй. Тэр ингээд сэтгүүлчийн царай нь харагдаагүй тэр жоохон залуухан дөнгөж нэг 18 9 ч юм уу тийм хүүхэд байх шиг байсан.
пүү баг шиг байсан. Эсвэл тийм юу хоолойтой юм а мэдэхгүй. Йоо. Яг тэгээд ер нь гингээ дасууч уу яа мэдэхгүй. Тэгээд шуудаар явж байгаа юмнууд дээр факт гардаг л та. Тэр нөгөө нэг анх би бас наадмын шууд амжилт тэгээд явж байгаа нөгөө Түшин баяр аврахта яг наадмынхын зүлэг ногоон нэвчээд дээр та харалчаад та барилдах ч гэж шиг. Тэгсэн чинь нөгөө нь барилдан ч гэж. Яа бас мэдрэлдэг үе байна. За миний үргэх дараагийн мэдээлэл бол босс яана. За энийг үе штэ. Орж ирж үзэж чадах нь л үзээрэй заяо. Би бол бүр ингээд зүрх салгалаа. Тэгээ бүр ингээд амар бичлэг үзүүлэх гэж байгаа шүү би заяо. Тэгээд нөгөө нэг юу яасаа их хөлбөр нь болохоор бүр амар олон 3,000 ширтэй явжсэн чинь их хөлбөр нь устцсан. Тэгээд энэ эхнэрийн олон нийтийн газар хэрцгийгээр зооцсон ирэг гарч ирээд харсан уу чи? Бүр юу хайс тавуулж түлхэнгүүтээ бүр ингээ өшөглөө заяа. За энийг вэ штэ хамгийн гол нь за энэ залуу баригдсан саатуулагдаа шалгагдж байгаа. Гэхдээ хүмүүсийн одоо дургуутслыг үргээд байгаа юм юу вэ гэвэл нэг нь бичээд хажууд нь бас нэг залуу яваад байгаа байхгүй юу? Уцаар эхлээд тэр чин залуу бойл гээд хэлнэ шүү дээ. Тэгээд хамгийн гол нь хинт салгахгүй, яахчгүй, туслахгүй мөртлөө яагаад ингэж энийг ингэж сэвээд байгаа юм бэ гэд. Тэгсэн чинь ингэжээж л олон хүнд хүргэж байгаас тэгсэн чинь хамгийн амар нь хамгийн сүүлийн үеийн мэдээлэл нь нөгөө ингэн амар зодуулж байгаа эмэгтэй чинь гомдолгүй гэсэн гинэ. Гэтэ одоо тэрийн үнэн худлааг нь мэдгүй л байна л да. Одоо тийм л юм яваад л байна л да. Тэгээд энэ бичлэгийг за ямар ч байсан хараагүй хүмүүст нь хараа. Тийм тэгээ наадахын чинь доор харин тэ энэ ихэнх нь очоод ингээд өмөрөөд юу яхаар хартаа бүр ёо би бол энийг харж чадахгүй юм байл. Үнэхээр амар юм бэл ёо. Тийм харин тий наад бичлэг чинь тэгээ яваад сайн. Ёо ямар амар юм бэ бурхан минь. Эмэгтэй хүний яаж ингэж зодож чаддаг вэ наа? Амар бурхан минь. Ёо. Хоёулаа сохтуу юм уу? Мэдгүй. Гэтэл амар. За. Харин энэ бичлэгийг би нэг харсан. Тэгээ ингээд нэг залуу утсаа барьцсан. Тэгээ эхлээд нэг удаа л бойл гэж байгаа. Тэгээл ингээд утсаа хараад ядад цагдаа дуудаж байгаа хөх гэж бодсон шүү дээ. Би энэ залуу. Бичлэг хийж яхаар тусламж дуудаач ээ. Тусламж үзүүлээч мал минь хараал бичээд байх юм. Цагдаа нар нь олж шийдгэнээс тэгээ. Гэтэ яг одоо энэ залууг энэ хүн ихнэрээ зодсон залууг бол угаасаа хорьцсон байгаа. Гэтэ хамгийн гол нь ихнэр нь гомдлгүй гэсэн гинэ гэдээ одоо бас дахиад яваад байгаа. Энэ амар ёо би бүр тэр эмэгтэй айгаад гомдлгүй гэсэн баха. Харин тийм магадчихгүй. Тэгтэл энэ амар бас ёо би бол үнэхээр харж чадахгүй юм байл. Ёо амар. Тэр хоёр удаа хайс давуулаад түлхчихэж байгаа тий. Эхлээд гаргаж нүрээр улаан нүрээр нь ингээд тэгээд дараа тэгээд бүр ингээд өшгөж яваа. Нүүр нүдгөө толгой төрөөгүй ингээд өшгөчөөд байгаа байхгүй хамгийн амар нь. Тэг мэдгүй тэр хажуутлын залууд ингээд галс цагдаа дуудмаар. Тэгээ энэ дээр харин тий. Ингээ өмөрөөд ингээ шууд тэр ихтэйг нь болохоор бүр сүулдэ эргээд буцаад нөгөө эмэгтэй нийлээ. Тэгээ бүр ингээ бөөн юу болдгийм байлээ мэлээ гэл ингээл хүмүүс. Харин бүр ийм тохиолдолд хамгийн ихнийх нь яаралтай цагдаа дуудаач ээл гээд. Ёо за энэ настай юм амар юм болсон. За тэгээд энэ хүрээд чамд мэдээ үлдсэн үү? Ер нь бол болсон. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 9-ний Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mobicom шагналтай код урамшууллаараа за мөн пробиотиктой эрүүл мэндийн компучонда хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3